шинэ оны минь сайхан баярлалаа. За баярлалаа, сайхан баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар манай Монгол улс хичнээн хүн амтай болоод байна. Тоо нэг хэд байгаа вэ? За 2015 оны 1 сарын 1-ний байдлаар Монгол улсын хүн ам 2,995,949. 2,995,000 95,949. 949. За тэгэхээр чи одоо яг хэдэн хүн дутуу байгаа гэсэн үг вэ? 3 сая хэрэг юм болов. 4,051 хүн дутуу байна л гэсэн. Аа. За энэ жилийн хувьд 2014 он манай хүн амын тоо өнгөрсөн жилийн хувьд одоо яг хэдэн хувиар хэдэн хүнээр одоо өссөн бэ? Өнгөрсөн 14 онд бид нэг 2.2% өслөө. Энэ нь бол энэ өнгөрсөн жилийн төрөлтийн түвшин Монгол улсын хувьд бол сүүлийн одоо бараг 100 жилийнхаа рекордыг түвшинд очичлоо. Тэгээ яагаад гэвэл бид чинь хамгийн өндөр төрөлттэй жилээ 88 он гээд 30 жил явуулсан шүү дээ. 75,000 төрөлттэй гээд. Энийг 13 онд нэг 79,000 төрөлт болж 80 орчим мянган төрөлтөнд очисон. Энэ жил 80,000 төрөлттэй боллоо 14 онд. Тэгэхээр зэрэг бид нар энэ жил бол түүхэн тэмдэглэв шүү дээ. Бас нэг сайхан он өнгөрлөө. Тийм байна. Юу нөлөөлсөн бол? За энэ дээр бол хоёр үндсэн хүчин зүйл үндсэндээ нөлөөлж байгаа юм. Нэгдүгээрт бол Монгол улсын төрөлтийн түвшин өндөр байсан насны бүлгийнхэн төрөх насандаа ороод ирчихлээ. Дээр нь улс орноос хүүхэдтэй дэмжсэн бодлого хөтөлбөрийн бас тодорхой хэмжээнд нөлөөгөө үзүүлсэн. Сайхан мэдээлэл. Тийм сайхан тийм. За бас эсрэгээр нас оролтын тоо гэж байдаг болов. Энэ одоо энэ бүх тооцоод одоо хэрхэн яаж хэмждэг юм бол? Тийм ерөнхийдөө төрөлт нас оролт өөрөө биологи үзэгдэл шүү дээ. Төрсөн бол нас ордог. Тэгэхээр нас оролтын түвшин бол Монгол улсад ерөнхийдөө хэвийн бага түвшиндээ орцсон. Тодорхой хэмжээнд одоо жилдээ нэг 1000 хүнд ногдохоор бол 5-6 хүн. 1000 хүн тутамд 5-6 хүн. Тий. Нийт улсынхаа дүнгээр нэг 15-16 мянган жилдээ нас ордог. За бид монголчууд маань нэг зүйлийг одоо өөрсдийнхөө их олон янзаар яриад байна. За зарим нь бол одоо их одоо зөв их сурвалж. За зарим нь бол одоо бүр өөрсдийнхөө бодсноор шахуу яриад ах шиг. 3 сая дахь иргэнийг хэрхэн яаж тодруулах вэ? За тэгэхээр ийм л дээ 3 сая дахь иргэнийг хуулиараа бол үндэсний статистикийн хороо тодруулах үүрэгтэй. Тэр үүргийнхаа дагуу ажиллаж байгаа. Өнгөрсөн оны 12 сард бид нар тэрийг тодруулах журмаа гаргачлаа. Тэгээд энэ журмаараа бол бид нар яг л ерөөсөө маш энгийн иргэдэд бол тий хүн амын тоо яаж өсдгөө төрөлтөөрөө нэмэгдээд нас оролтоор багасаал ингээл өсдөг энэ арга техникээр л бид нар тодруулна. Зүгээр яг энэ дээр нэг тухайн одоо 3 сая дахь иргэнтэй холбоотойгоор төрүүлж байгаа одоо засгийн газраас энэ нэг юу хүүхдэд мөнгө өгөх одоо тухайн өдрийн чацуутнуудад мөнгө өгөх гэдэгтэй холбоотой бид энийг шудраг үнэн зөв хүүхдээр очих ёстой гэдгийг агуулгаараа бид нар энийг нарийн зохион байгуулж тий иргэдээ одоо тэр хүүхдийн төрсөн өдрийн төөргийг тохирохгүйгээр ингээд ажиллах нь бол бидний үүрэг учраас энэ дагуу бол бид нар ажиллаж байна. Тэгэл яг ингийн иргэдэд бол ойлгомжтой нь юу гэхээр мэдээж одоо байгаа суур хүн амынхаа тоон дээр төрөлтөө нэмэл нас оролтоо хасаал ингээл Монгол улсын хүн ам 3 сая хүрэх өдрийн одоо тодруулаад гаргаад тэр өдрийн тэдэн цагт Монгол улсын 3 сая дахь иргэн төржээ гэдгийг бол өнгөрснийхэн дараа бол тодруулаад гараал. Их энгийн юм байна. Энгийн маш энгийн. Ямар ч тийм юу ах шаардлага байхгүй. Тийм байна. Тэгээд дээрэс нь хөдөө орон нутгийн 21 аймгийн маань одоо ирчүүдийн одоо ишнэрийг төрөх иргэд байгаа. За мөн гадаадд байгаа монголчуудаас энэ талаарх одоо мэдээллийг яаж оруулах гэж байгаа вэ? Ерөнхийдөө энэ дээр бол статистикийн байгууллага, эрүүл мэндийнхаа байгууллагатай хамтарч ажиллана. Төрөлт бол эрүүл мэндийнхаа байгууллага дээр төрөх хэмнэлгүүд дээр явагдана. Бүртгэлийн анхан шатны бүртгэлүүдийг бол төрөх хэмнэлгүүд маань явуулна. Гадаадд бол төрсөн хүүхдийн тохиолдолд бол Монгол улсад мөрдөж байгаа хуулийнхаа дагуу улсын бүртгэлийн ерөнхий газартаа бол консулын газруудаараа дамжаад тухайн улсыг хариалах консулын газруудаараа дамжаад улсын бүртгэлийн ерөнхий газарт ирээд улсын бүртгэлийн ерөнхий газраас манад мэдээлээд энэ хоёр мэдээллийг тусгаад манайх төрөлтөө тооцоод оруулаад явна. Консулууд маань тэгэхээр их хурдан шуурхай ажиллахгүй байхгүй байна. Гэхдээ нөгөө журманд нэг аюул чухал заалт хийж өгсөн юу вэ гэхээр хаач жишээ нь бол төрөх хэмлэг төрсөн бол асуудалгүй. Төрөхөөс бусад газар төрөх юм уу? Гадаадд хаа нэгэн төрсөн тохиолдолд тухайн өдрөө төрөлтөө заавал бүртгүүлнэ.
Тэгэхээр иргэд маань өөрсдөө иргэдийн үүрэг энэ оролцоотой байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэгж юугаа байхгүй тоо бол ингээд цаг минутаар тоологдоод явчихж байгаа учраас хаа нэгэн өөр газар хоцроож оруулж ирж тоог бодлуулж болохгүй л гэсэн. Иргэдийн гол хүлээх үүрэг л тэр. Өөрийнхөө хүүхдийн мэндэлж байгаа цаг минутыг зөв харах, зөв бичиж эмнэлгээс өгсөн цаг минутыг зөв харахаас гадна өөр энэ тэнд төрчүүл заавал төрх харьяаны байгууллагатай бүртгүүлнэ. Яаралтай бүртгүүлнэ. Энэ бол тэнд бүртгэж байгаа анхан шатны маягт бол эрүүл мэндийн сайдын 13 оны 450-ын ST135 гэсэн маягтууд байгаа. Тэр нь төрөлттэй холбоотой маягтууд дэлгэрэнгүй бүртгэлүүд байгаа. Тэр бүртгэлийг л заавал бүртгүүлсэн байна. Тэр бүртгэлд бүртгэгдэхээр манай нэгдсэн мэдээллийн руу орж ирж байгаа. Тэгэхээр тэр бүртгэлийг бас заавал өгөх нь заашгүй. Тэр харьяаны төрөх байгууллагад очиж бүртгүүлээ гэдэг хэлээд байгаа шалтгаан тэр. Тэгжээж тэр нөгөө мэдээллийг үнэн зөв бодлонго болох гол юм чинь тэндээс байгаа. Тэгээд эцэгчүүдийн өөрсдийнх нь хүүхдийнхаа нөгөө таны түрүүний хэлсэн төрөх тэр одоо төөрөг заяаг битгий бас төөрүүлээ. Яг одоо бүртгэлийн зөв хэлээрэ гэдэг. Тийм үнэн зөв. Ерөөсөө хүмүүс нэг ийм хүлээлт үүсчихэд байгаа. 3 сая болчихсон ч юм уу 3 саяхыг төрүүлчих юм чинь зөв л дээ зөв. Гэхдээ бидний хамгийн том эрхэм зорилго бол эрүүл Монгол хүүхэд төрөх ёстой тий. Тэр хүүхдийн төөрөг заяа 3 сая дахь дээр таарах түүний чацууднаар таарах нь бол цаанаас зурсан зургаараа л явна. Тэгэхээр зэрэг тэн дээр бол ерөөсөө санаа зовх зүйлгүйгээр эрүүл Монгол хүнийг төрүүлэх өсгөх бойжуулах дээр л анхаараач л гэж л. Бас нэг зүйл байгаа. За Монголын одоо иргэд маань эрэгтэй эмэгтэй иргэд маань гадаадын иргэдтэй одоо гэр бүл болоод хүүхэд гаргаад энэ одоо 3 сая дахь тохиолдлоор ч юм уу гарлаа гэж одоо энийг одоо хэрхэн яаж хийдэх вэ? Хуулийн дагуу ерөнхийдөө эн чинь Монгол улсын иргэний харьяатын тухай хуулийн дараа маш тодорхой заасан байдаг. Харьяатын хуулийн 7 дугаар зүйлийг аваад үзчих юм бол хэрвээ ийм нөхцөл байдал байгаа эцэг эхчүүд бол Монгол улсын харьяатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн заалтуудыг харж хэрэгтэй. Яавал Монгол улсын харьяат иргэн болох юм бэ гэж. Тэр нь юу вэ? Тэн дээр бол тэднэр иргэн хэрвээ эцэг эх хоёрын айл нэг нь байсан тохиолдолд хүсэлтээ гаргах хэрэгтэй. Тэгээ хүсэлтээ гаргаад Монгол улсын иргэн болъё гэсэн тохиолдолд нэгэнт Монгол улс эцэг эх хоёулаа Монгол байвал асуудалгүй. Аль нэгний эцэг айл нэг харьяатын асуудал дээр бол хүсэлт гаргах хэрэгтэй болж байгаа. Тэр хуулийн дээр бол. Тэгэхээр бид нар бол хуулиар дагаж мөрдөж ажиллана тий. Ойлгомжтой байна. За 3 сая дахь иргэн маань одоо хэдэн сар төрөх магадaltaй? 1 сард л төрсөн. Одоо энэ сард. Энэ сард тий. Одоо хэдэн хоног үлдчихлээ? За бараг өнөөдөр тий 23 хоног үлдсэн байна тий. За өдөрт төрөх эмнэлгүүдэд яг хичнээн хүүхэд дунджаар төрж байна вэ? Ерөнхийдөө нэг 200-аас 240 орчим л төрж байгаа л да. Одоогийн дундч утга бол тиймэрхүү л төрж байгаа. Тэг яг тий хамгийн гол нь энэ бас төрөлтийн төвшинг бол бид нар нэг юм хэлж бас юу яаж байгаа олон жилийн дундч динамикаараа төрөлт бол 11 12 сард буураад за 1 2 дугаар сар буюу эхний оны эхнүүд дээр өгсдөг. Бас тийм бүр тийм динамиктай. Зуны улирлуудад жоохон сулраад энэ төр гэсэн тийм үндсэн юм төрөлтийн өөрийнх нь юм динамикийг нийтээ байдаг. Тэгээд уулаасаа ер нь бол аливаа үзэгдэл бол өөрөө статистик утгаас бол нэг хол гажддаг байхгүй. Статистик утгынхаа магадлал хязгаарууд дотроо л явна. Ер нь бол тэрнээс хол ингээд өсрээд их гэсэд гинтийн тийм үзэгдэл бий болчихгүй бол тэр утгандаа л явна. 3 сая дахь иргэн маань 70 сая төгрөг авч байгаа. За яг одоо хэд хэдэн сая төгрөгийг одоо авч байгаа гэсэн талаар мэдээлэл таасрах гэж. Тийм энэ бол засгийн газрын өнгөрсөн оны 400 дугаар тогтоолын дагуу 3 сая дахь иргэнд нэг иргэндээ бол 70 сая төгрөг буюу одоо байрны үндсэн одоо суудсны л үндсэн суурь байдлаар олгохоор шийдвэрлэсэн байгаа. Тэр нь бол тэр өдөр төрсэн хүүхдүүдэд чацуутан гээд нэг хүүхдэд нэг 3 сая төгрөг олгохоор тэгээд хоёр ихрүүл 6 болоо явчих. Нөө мэдээж хоёр удаа хоёр хүүхэд юм чинь. Тий 3 байвал 3ууланда тий. Хөдөө орон нутаг гадаадд төрсэн хүүхдүүдийнхээ яг адилхан одоо энэ дэвцүүлэх мөнгөийг яаж үгүй юу л да энэ чинь Монгол улсын хэмжээнд нэгдсэн бүртгэл явж байгаа шүү дээ. 200 хэдэн хүүхдийн чинь бүртгэл үндсэндээ угтаад өнгөртлөө бол энэ хугацаанд бол бүртгэл явагдана. Яг тэр өдрийн 200 хэдэн хүүхдийн жагсаалт тэрийг бол төрсэн цаг минутын дарааллаар бий болгосон Монгол улсын харьяат иргэдийн жагсаалт гарна.
Тэр жагсаалтын дотроос Монгол улсын 3 сая дахь иргэн тодорно. Тэр 3 сая дахь иргэнтэй ойрхон чацуутнуудаас нь аймагуд өөрсдийнхөө 3 сая дахь иргэний одоо ойрын чацуутнуудаа алдаршуулах ажиллагааг бол хэрэгжүүлнэ. Тэрийг нь бол аймгийн засаг дарга нар аймгийн юунд бол зөвшөөрч гисэн. Тийм байдал байгаа. Зөв. За 1 сая дахь иргэн, 2 сая дахь иргэн гэж юу тодруулж байсан юм болов? Ингэсэн юм аа. 1 сая дахь иргэнийг бол 1962 оны 10 дугаар сард мэндэлсэн байна гэдгийг 2004 онд хүн ам Орос судасны тухайн үеийн хүн ам нийгмийн статистикийн газар байх үед манай юуны баг бол энийг тодруулсан юм. Түүнээс биш яг 62 оны 1 сая дахь иргэн тийм хүн байдаг гэсэн юм бол байхгүй. 1988 оны 7 сард Монгол улсын 2 сая дахь иргэн мэдлээд ингэсэн юм байлаа. 18 аймаг болгоноос нэг хүүхэд гархан орхон хоёрыг хот гэж үзээд ингээ 20 болж байгаа ч. Тийм байна. Дээр нь 4 орон одоо ажилчин, Октябрь, Найрамдал, Туучнаар тэгээд улсын ингээд 25 хүүхдэд медальон тий 3 сая дахь иргэн гэсэн медальон. Ихт нь 3 сая дахь ихийг төрүүлсэн 2 сая дахь иргэнийг төрүүлсэн бас медальон. Тэгээд үндсэндээ тэр өдөр 268 хүүхэд төрсэн юм билээ. За. Өчтөрхөн би тэр юуг мэдээллийг харж ирсэн сони юм билээ. Хүүхдийн төлөө үндэсний фонд тэр бүх арга хэмжээг зохион байгуулсан байт юм билээ. Тэгээд тэр 268 их 271 хүүхдэд тус бүрдэн медаль өгсөн байгаа. За дээр нь штэ юу өгсөн байсан бэ гэхээр штэ үлгий өгсөн байгаа. За. Уугж би соск гэж нэрлээд байдаг байсан чи хөхөл гэдэг юм байна тий. Соскийг хөхөл юм байна тий. Сос өгсөн байна. Чихэр өгсөн байна. Шоржгонуур гэж нэг юм байна. За үлгий байсан. За тэгээд медальонууд юунууд байсан. Тэгээ бүр уут тууз гэдэг байгаа. Бүр тустай. Бүр ингэ бүртгэлтэй бүр ингэ. Тэгээ нэгжийнх нь өмнө аюу юутай. Одоо чинь медальон 22 төгрөг 40 мөнгө. За. Тэргээр хүртэл байна лээ. Хөгжилтэй. Айгуу тэр сонирхолтой юм байлаа. Одоо тэгээ энийг бас харьцуулж харах хэрэгтэй. Яг тэдний тиймэрхүү байдалтай байсан мэн гэд ихт нь хүртэл олгож байсан юм билээ. За, их баярлалаа. Их сонирхолтой байлаа. Тэгэхээр бид тун удахгүй 1 сард одоо 3 сая дахь иргэнэ хүлээн авах юм байна. Таны ажилдаа амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.